За сайн байцгаана. Монголын мэрэгжлийн спорт төвчний холбоо 2025 оны 10 сарын 1-ээс 3-ны оронд Ухаан хотод болсон дрифтийн улсын аврах шалралт тэмцээнд анх удаа Монголын баг тамирчид оролцлоо. Тэмцээн 2 үе шаттай явж өндөрлөдөг юм байна. Эхний өдөр нь бас нэг тэмцээн, хоёр дахь өдөр нэг тэмцээн. Гэхдээ яг шүүлт болон оролцоо тамирчид нийтлэн тийм хоёр тэмцээн болдго юм байна. Тэгээд тэмцээнд Монголын баг тамирчид маш амжилттай оролцлоо гэж би бол хөвдөөд өгнө. Тэгээд шилдэг 4 тамирчин, Монголын одоо шилдэг одоо бүх инженер техникийн албан болон төлөөлөл удирдах зөвлөл бүгд явууллаа. Тэгээд Монголын дрифтэд маш өндөр хувь нэмэр оруулахаар одоо сургамжтай тийм маш сайхан тэмцээнд оролцлоо. За мөн Монголын мэрэгжлийн спорт төвчний холбоо төлөөний удирдах зөвлөл Хятадын CTC-тэй албан ёсны гэрээ байгуулж, цаашдын хамтын ажиллагааны гэрээг байгуулж бас амжилттай явлаа. Ингэснээр Монгол улсад албан ёсны дугуй, бензин, за мөн Монгол улсад ганц байгаа Монгол Рейсвэй 63-ийн хөгжүүлэлтийн талаарх хамтын ажиллагааны гэрээнүүдийг амжилттай зурлаа. Энэ нь бол ирээдүйд одоо Монголд оруулж байгаа маш том үнэтэй хөрөнгө оруулалт гэж холбооны зүгээс үзэж байгаа. Тэгээд цаашдаа одоо CTC-гийн бүх тэмцээнд оролцох одоо саналыг бас солилцлоо. Тэгээ энэ сарын 11 сард магадгүй бид нар дахин явахаар төлөвлөгөө бол гарцаа ажиллаж байна. Тэгээ тэн дээр энэ удаа бид нар автомашингүй буюу Монголоос машин биш, эндээс нь машины түрээслээд тийм орох боломжтойгоор бид нар бас эхний байдлаар аман яриа явуулж байна. За мөн ялгаа байхгүй виртуал гейм буюу манай монголчууд ярьдаг симуляторын тэмцээн дээр бас орохоор бас ярьж байна. Тэр маань өөрөө олимпийн төрөлд удахгүй орж байгаа учраас энэ л бас нэлээд анхаарлыг хандуулж ажиллаж байна. Тэгээд Монголын мэрэгжлийн спорт төвчний холбоо дрифтлийн хөгжлийн төлөө бол одоо цаашдаа илүү том үйл ажиллагаанууд хийнэ гэж та бүхэнд хэлэхэд таатай байна. За бид бүхэн бүгд найрамдах Хятад ард улсын Ухаан хотод ирцгээсэн байна. За Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны удирдлагын тууцын гишүүд за энэ жил сонгогдсон бид бүхний баг бүрэлдэхүүн сонгогдсон 4 тамирчин, за 4 тамирчин 4 машинаа дагалдаад арын алба, инженер техникийн хүмүүсүүд, за мөн спонсорын баг, за хөгжөө нэмжих баг гэдэг нийт за бараг 80 сүүл тоос 85-6 оны бүрэлдэхүүнтэй яг энд Ухаан хотод зориод ирсэн юм байж байна. За тэмцээний 3 дахь өдөр өнгөрөөд ерөнхийдөө тэмцээн оролдоон дуусаад байж байна. За намайг пассенжерчин Синдэш гэдэг. Тэгээ хувийн дугаар 61. Тэгээд Монголоо төлөөлөд Хятадын CDC-гийн том тэмцээнд улсын аврах шалралт тэмцээнд том тэмцээнд орж ирж оролцсондоо маш их таатай байна. Өөрийнхөө S15 маркийн машинтай ирсэн. Тэгээ өөрийнхөө хэрглэж үзээгүй бензин, хэрглэж үзээгүй дугуй, тэгээд явж үзээгүй замаараа явсан. Ямар таасан 100% өөрийгөө даашлаа топ 16-ад үлдээд тэгээд хасагчлаа. Уг нь бол энэс их илүү үзүүлэх гэсэн боловч бас яг үнэхээр бас машин техникийн асуудлаас болоод ч юм уу эсвэл сэтгэл зүгээс юм уу тэгээд яг үнэхээр цаашаа явж чадсангүй. Тэгээд нийт намайг дэмжсэн болон манай баг тамирчдыг дэмжсэн найз нөхөд ах トゥ хамаатан садна тий тэднүүсээс энэ хүртэл чадах юмаа хийсэн шүү л гэж хэлээ да. Тэгээ одоо өнөөдрийг хүртэл одоо бид бүхний ард, хувь хүмүүсийн ард, за энэ удирдлагуудын ард, холбооны ард бүгднийг одоо дэмжиж байгаа, хөгжөөнд дэмжиж байгаа. За бас чадлаараа спонсорлж байгаа олон талын маш олон хүмүүсүүд байгаа. Тэдэнд нь мэдээж бүгдэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээд бас орхигдуулсан хүмүүс байвал бас уучлаарай. Тэгээд яг ингэ толгомдоод байгаа болохоор бас тэгээд бид дөрөв чи одоо бас Монголоос дэмжих гэж баг хэдэн хүн ирсэн юм бэ? Баг 30-40 хүн ирсэн байна тий. Тийм одоо ингэ нийт бас тэгээд энэ найзуудаа дүүнэртээ бас баярлалаа гэд энэ ялмдуулаад хэлчихье. Тэгээ спонсор байгууллагууд болон энэ мэрэгжлийн спорт машины холбооныхоо ерөнхийлөгч Идрбаатар болон арын албаны бүх гишүүд одоо ялангуяа маш их одоо юу гэдгийг гараад гэрээсээ гараад 14 хонцсон байна. Тэгээд энэ хугацаанд одоо ингээд нэг гэр бүл шиг те ингээд явсан найзуудтай болон бүгдэнд нь баярлалаа гэж хэлээ да. Одоо чи ярих үлээ. Би явж исэн юм аа. За, шүү. За мэдээж 80 дүүний ард байгаа бүх дрифтийг ойлгодог гэр бүлийнхэндээ, за тамирчдын гэр бүлийнхэндээ бүгдэнд нь маш их баярлалаа.
ойлгож дэмждэгт баярлалаа гэж хэлье. За миний хувьд гэх юм бол иймэрхүү төрлийн зам дээр одоо яг анх удаа гарч үзлээ. Бетонтой, дээрээс нь бетонууд нь өндөр, тэгээд яг бетоноо дагсан том зоонуудтай. Яг өөртөө үзчихлээ байсан болохоос биш яг өөрөө гарч бол үзээгүй. Бичлэгэн дээрээс гэх юм уу. Тэгээ өөрөө гарч үзэхэд бол ер нь бол шал өөр мэдрэмж байт юм байна. Яг дасах гэж жоохон хугацаа орлоо. Дээрээс нь машин техниктэйгээ тэрийг яг хослуулж дрифтлэн гэдэг маань бас нэг төрлийн бас чадвар байдаг юм байна. Ер нь бол тэр үйлдэлүүдээс олж одоо жишээлбэл би нэг осл үүсгэлээ л дээ. Ер нь бол ингээ гоё агцтай их юм сурсан гоё тэмцээн боллоо. Тэрийг одоо эргчил гоё харуулъя да. Юу сурсан, юу мэдсэн, яасан гэдгээ. За хятад тамирчид бол ерөөсөө сэтгэл зүй маш өндөртэй байдаг юм байна. Ард нь байгаа баг, механик, инженерийнхэн тэ ерөөсөө нэг тамирчинд ерөөсөө ямар ч нэг тийм ачаал өгдөгөө. Ороод гараад ирнэ. Бүгд яг дор бүрнээ хийх ёстой юм ийдэг, машиныг чеклдэг, шалгадаг. За манай тамирчид бас дутгааргүй, манай инженер, механикийнхан бас дутгааргүй тийм л байлаа. 4 тамирчиндаа бол ерөөсөө ямар ч ачаал өгсөнгөө. Суужаа, сэрүүхэн суужаа, хүүтэй муужаа те гэлзуулаад хаяг болгоодсон. Ерөнхийдөө яг энэ хятадын тамирчид бол яг тэр талаараа маш даваа юм байна. Хөгжил сайтай, үйлдвэрлэгч орон гэдгээрээ техник сайтай байд юм байна. За тэгээд бүх Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны ерөнхийлөгч Идэрбаатар тооцын гишүүд тэгээд хөгжөөнд дэмжсэн баг тамирч багийн хүмүүсүүд за дээрэс нь инженер механикийн бүх хүмүүстэй ах トゥ нартаа спонсорсон багуудаа бүгдэнд нь бөөнөр нэг баярлалаа гэж хэлж байна. Бүгдэнд маш баярлалаа. Баярлалаа. Бидний дэмжсэнд баярлалаа. Сайн байцгаана уу. Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны дэргэдэх Тэв Монголиа багийн ерөнхий инженер Нэргөө байна. Сайн байцгаана уу. Би Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны дэргэдэх Тэв Монголиа багийн инженер Батхуу байна. За сайн байцгаана уу. Би Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны дэргэдэх Тэв Монголиа механикаар энэ багтаа ажилласан Баттүр байна. За манай багийн 4 машинаас бол 3 нь ерөнхийдөө Монголд тэмцээн уралдаанд ороод тестлэгдээд жигдэрсэн машин байсан. Өсгөө 90 маань машин бол бид нар наашаа явах тэмцээнд орох сургаар 7 хоногт 0 гүзүүнээс авах 7 хоногт босгосон машин байгаа. Тэгээд ерөнхийд нь дуусаагүй энд ирээд тестээ хийгээд жигдэлсэн. Тэгээд бүгд машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах. Тэгээд инженери тэгээд ингээд бидний хийсэн машин байгаа болохоор хэн хаана юугаа мэддэг. Тэрийгээ бүгд өөрөө чадах бүрнээ дор бүрнээ хичээгээд хийж явлаа. За би энд багт ямар ч лээсээ Тэв Монголиа энэ нэрэн доор бид нэр бүгд хийж чадах бүгдийг хийлээ. Эхнээс нь дуустал нэг зүрх сэтгэлээр тэгээ давгцшгүй маш их хүчин зүйл байсныг бид бүгдийн давж чадсан. Энэ тэмцээнд амжилттай оролцсондоо бол маш их баяртай байна. За миний хувьд бол энэ багийн нэг гишүүн болсондоо маш таатай байгаа, баяртай байгаа. Тэгээд энэ боломжийг олгож өгсөн Монголын мэрэгжлийн спорт автомашины холбооны ерөнхийлөгч бас туузын гишүүдтэй маш их баярлж байгаа. Тэгээд миний ард байгаа 4 машиныг бид нэг баг болж ажилласан. Манай багийн гишүүд бол үнэхээр хүч хөдөлмөрөө гаргаж нэг баг нэг хүн шиг л нэг баг шиг л ажиллахыг хичээлээ. За техникийн хувьд бол эхнээс нь ярьж байна. Дөлгөөний машин ер нь крашцсан. Урдуура бүтэн бетон мөргөөд явах ангийн бүтэнгийн бүгдийг сольсон. Гар татварга хэндлэг гэл бүгдийг сольсон. Араам гүз рүүгээ орсон гэмтэл гарсан. Цэндавишин машин бол мотор зогсон. Тэгээд өчигдөр мотор аваад солиод шөндөө солиод өнөөдөр тэмцээнд дахиад орлоо. Баасан жавын машины хувьд бол яг гараан дээр гарах чахад бас тосгоодсон гидр нь ажиллагаа байсан гэл бас асуудал зөндөө гарсан. Өсгөөний машины хувьд бол бэлтгэлээ оройл хороп нь эвдэрсэн. Тэрийгэ засаад өчигдөр тэмцээндээ орсон. Өнөөдөр тэмцээний гараан дээр гарахад гараанаас гарч байгаа үед хороп нь дахиад эвдэрсэн. Тийм л саатлууд гарлаа. Энэ тэмцээн ер нь бол яг хятад
тий одоо тэрбум гарan хүн дундаас шалгарсан баг тамирчидтай өрсөлдөх бас ер нь чанга байна. Гэхдээ бид нэр эндээ хангалттай бүр өөрсдийнхээ бүх чадлаараа хангалттай орсон болохоор бол эндээ амжилт сурж мэдэх зүйл маш их байлаа. Тэдрийгээ сурлаа, ойлголоо. Тэгээ дараагийнхаа иймэрхүү тэмцээнд бид нар бол маш их одоо ач холбогдол өгөөд одоо мэдээж бид нэр бас бүгд 100% биш. Эндээ сурсан мэдснийгээ дараадаадаа өшөө сайжруулад Тим Монголыг өшөө илүү өргөжүүлээд явна. Бид чаднаа. За энэ тэмцээнд орсноор бид бол маш их зүйлийг нээлээ. Тийм нүд нээлээ. Бид нэр одоо бидний алдсан фейл бүхэн маань эргээд биднэрт аяг их туршлага болохоор дараа тэрийгэ давтахгүйгээр энд байгаа гадаад машинуудаас хараад сурах зүйл маш их байлаа. Тийм учраас тэгэл дараагийнхтай биднэрт фейл нэлээд багасах байдлаар хичээх болно гэж бодож байна.